шидэд данх. Таваа гаригвол 7 хоногийн хамгийн сайхан өдөр. Таваа гаригт буцаад ажилдаа явдаг. Өнөөдөр бол хамгийн сайхан өдөр. Яагаад хөдлөхгүй байна? Би чинь ийм сул дорой гэж юу? Би төслөө. Хардаа. Энэ бяцхан хүүд яаж талархлаа илэрхийлэх үү? Ваа. Миний тэрэгнээс юу дуртайгаа авда. Хөөх, баярлалаа ноёнтой. Чихэр штэ. Энийг авч болох. Гараа таг. Наадах чи зарах ёстой. Харин оронд нь энийг ав. Баярлалаа эрхмээ. Аль дээрээс хойш танхтай болъё гэж бодоод байсан. Энэ толбыг авчихъя. Яа! Аха! И шидэд данхны бэрд байна. Энэ данхны эзэн нь. Энэ түгийг санджглаа. Би 3 хүслээ хэлнэ, тийм ээ? Хүслээ? Юу яриад байгаа бэ жаалаа? Дижитал ертөнцид 3 гэдэг чинь хэтэрхий баг. Чи 300 хүслээ хэлж болно. Хөөх, гайхалтай юм аа. Би үргэлж танаа цагдаагийн тоглоомыг авахыг хүсдэг байсан. Чиний хүсэл миний тушаал. Хинжин огторгүй хүчний улаан хөрөө хөгтөд танаа цагдаагийн зөөгөн гарсан загвар байна штэ. Баярлалаа данхны бэрдэ. Сая удаа баярлалаа. 300 удаа баярлалаа гэж зүүн жаалаа. Би танхантаа орж видео тоглоом намайг дуудаарай. Надад одоо 299 хүсэл үлдлээ. Юу хүсдэг юм бэлээ вэ? Миний дотроо гар нь хоогорчихлаа штэ. Санаа битгий зовжаалаа. Би туслая. Яа! Данхны бэрдэ дотрооны гарыг засаад өг. Тасварыг багаж. Дотрооны гар засагчихлаа штэ. Та хамгийн мундаг доо хамгаалагчаад уурагшаа. Хүслээ хэлж бусдад туслах сайхан байна шүү. Одоо 298 хүсэл хэлэх үлдлээ. Талхны Моглог хотын бүх нарийн баавны мөрөөдлөг биелүүлнэ. Дөгмэгэж ахад нэг чамд чадахгүй юм шиг байна. Баки. Тэнгэр мэгэж цагаалгаан тэрэг одоо өгөр яах вэ? Ямар хүйт юм бэ? Намайг цавуулагтай хийсэн чи болоосаа. Цавуулахгүй байх тийм муухай биш юм байна. Батарус. Энэ миний харч биш шүү дээ. Цэцгий минь баттар харах ямар сайн юм бэ? Бусдад туслах нь энэ ороогийн хамгийн сайхан мэдрэмж. Явж ноён талах Шоко хоёрын мөрөөдлийг ч гэсэн биелүүлнэ. Ноён талхаа, Шоко, өглөөний мэнд найзуудаа. Ягд гонглчихсан юм бэ? Ямар нэг юм болоо юу ноён талхаа? Өнөөдөр битүү захиалгатай байгаа. Уг нь өдөрт миний өсчлийн сургуулийн зээл дуусчихмаар юм аа. Хаваа явах ингийн тэзхэд гэдэг болоо. Би үнэхээр амармаар байна. Бүгдээрээ гутарчихсан байна. Энэ урайсан царайнуудыг хэмээхгүй бол болохгүй. Танхны бэрдэ талхны өсөхний газрын гэр бүл анхаарал тавиарай. Надад мөнгө харуул. Мөнгө. Оюутны зээлээ төлж дуусгана. Юу? Хаваа явах тасалбар уу? Би явлаа хөвгөөд. Эдний жаргалтай болгож чадаж байгаа байхаа. Бусдыг баярлуулвал би хамгийн жаргалтай болно. Өөр хүнд тусалдаг юм бэлээ. Бас ахиад цоож онгоолгогчиг эвдчихсэн үү? Сайн уу хоёроо? Юу хийгээд байна? Нөгөө юу? Манай бяцлаг найз уута банкнд орчихсон юм. Эдэл банк хааж гэж тийм ээ тий. Би дотгошоо оруулаад үгүй. Данхны бэрдэ тэдэнд хаалгыг онгоолгож туслаарай. Тэсам онгоогоо. Яаж онгоолгочих вэ? Баяртай найзуудаа. Баазара. Сейфний хаалгыг бас онгоолгоод өгч чадах уу? Тэгэлгүй яах вэ? Би сайн залуус тусалсандаа баяртай байна. Би компани соёл үнэхээр дургу. Би насаараа бүхээгч суух хэрэггүй. Бүхэг хамгийн муухай. Тий санаа зовоо. Надад даатгач. Юу яасан гинэ?
Ой бирдэ үнэт цаасыг 500-аар буулгач. Нэг өдрийн ажлыг амжуулчихлаа. Хөө яасан бэ? Сургууль хамгийн муухай. Өдөргөө гэрэн даалгар өгөөд байна. Санаа битгий завж авлаа. Зүгээр юу хүсэж байгаагаа энэ даганд хэлчих. Энд гэрд амьдэрдэг юм уу? Тэгвэл тэнгэрээс хар гаргийнхан буужраад манай сургуулийг өөрмөг болтон нураагаас. Юу? Ямар муухай хүсэл вэ? Харь гаргийнхан ирээд Өө тийм ээ. Одоо та бодохгүй дээ. Агдамын газар руу явлаа. машина зогсоогоод бууж өг. Ороо ихтэй. Цаасны үн унсан болохоор одоо цалин авахгүй. Банк байшиг минь авна. Миний толгой цагдаад байна. Ноён талгаачлаа хийхгүй байгаа юм чинь аргагүй штэ. Тэнгэр минь гэж юусаа ийм болоогүй байсан ч болоосаа. Үгүй шокогийн онгоц байна штэ. Үгүй. Шоко! Би юу хийчихвэ? Битгий сандар. Зөв хүсэл хэлэхтэл болно шүү дээ сүүн жаалм. Гэтэ данхны бэрдэ миний хүслээс болоод талхны мухлагод гамшигын бус болчихлоо. Шидэд данхыг авахаас өмнө тэр үе рүүгээ буцаад явмаар байна. Цаг хугацааг ухраагаад Юу? Яаж ингэвэ? энэ бяцхан хүүд яаж талархлаа илэрхийлэх үү байц? Миний тэрэгнээс юу дуртайгаа ав. Энэ гэлодсон данхыг авмаар байна уу? Үгүй. Түгээрээ аль хэдийн нэгийг авчихсан. Би ажлаасаа хоцрох нь ахын баярлаа ноётой. Тусалсан дахин баярлалаа бяцхан хүү минь. Баалрах шахлаа шүү. Дахиад анхны цаг хугацаанд орох шахлаа. Ноён талхаа, Шоко, өглөөний минь найзуудаа. Би оюутны зээлээ төлж чаддаг ч болоосоо. Хаваа явахад хэр хямд вэ? Ноён талхаа, Боржгор байцааны их сургуулийг төгсөндөө баярлаж яваарай. Сурсан мэдснээ өдөр болгоо ашиглаж байгаа штэ. Юу? Шоко, та арал руу дааж нэгэд аз жаргалыг олохгүй. Аз жаргалыг хорон бүрээс мэдэрч сурах хэрэгтэй. Байзаараа юу? Зайцгаа, битгий ихэд найзаа, санахыг хичээ найзаа. Гидээс цаддаг, харин сэтгэл цаддаггүй гэдэг шүү дээ. Өдөр бүрийг сүүлийн хэм шиг өнгөрүүлээ. Бүгдээрээ аз жаргалтай эрүүл байгаадаа талархъя. Ажилдаа орцгоё. Даваа гараг 7 хоногийн хамгийн сайхан өдөр. Даваа гараг буцаад ажилдаа явдаг. Сүү гашилчихсан юм байх. Тийм ээ. Суугаас хаачин л та. Гэхдээ өнөөдөр бүр галзуу юм уучсан болол та. Ажлын шалгалт. Энийг цэвэрлэхэд туслаач ёстой. Муухай юм аа. Би өөр сэтгүүл авч болохгүй. Сонсож байна уу? Одоо цэвэрлээд өг. Энэ өөрчлөсөн сэтгүүл байна. Ноён талхаа. Сонсож байна уу? Дугуй бэ. Шоко, надад туслаач. Надад хийх юм зөндөө байна. Тэгээд ч би үс застгүй. Зүгээр л кас. Марагдахгүй их ажил байна. Би ганцаараа хүчрэхгүй байна шүү дээ. Та ер нь туслах ажил тавбал яасан? Хурдан туслагтай болчих юмсан. Сайн байна уу гэмээ? Намайг сүү гэдэг. Би ажилд ормоор байна. Гүн чинь хурдан байна шүү. Би насаараа таны үсчний газарт ажиллах юмсан гэж мөрөөдөж байгаа. Тэгтэл ажилдаа авна гэж таар ярьлаа. Өнөөдөр миний мөрөөдөл биелж байна. Тийм үү? Чи одоо хэдэн нас хүрч байгаа вэ? Ээж надад ярьж өгдөг юм. Би төрөлтөө өөрөө хүүгээ тасцсан гэсэн. Өөр тоглоомод байхад зөвхөн хайчаар л тоглодог. Хүүхдээ цаад хайчлах дуртай. Харин би үгүй. Би ус хайчлах дуртай. Хайж чулуу наавадахад хайж дандаа ялдаг. Би таны хамгийн мундаг туслах болно. За ойлголоо. Гэхдээ ажилд орохын тулд ажлын шалгалтанд тэнцэх ёстой. Таны төлөө юу ч чадна ирхмээ. Шалгалтаа эхэлцгээе. Эхний шалгалт 3 давхар сүүн крем. Ядах юмгүй чадчих байхаа.
Энэ сэдвэр би зөндөө удаа шалгалтанд унжаасан. Гэхдээ миний чадах зүйл гэдэгт итгэлтэй байна. Хөөх, ноён талхаа. Энэ таны хэрэглэдэг сүн крэм юм уу? Ямар мундаг вэ гэдгийг харуул ажилд орох цаг боллоо. Болохгүй энэ байж байгаарай. Гэтэ танк ороод яг нь хараадах юм. Чи чин тоглоод байна уу? Одоохон энийгээ цэвэрлэ. Мэдлээ ирэх мэ одоохон би цэвэрлээд өгье. Хөөх, тэнгэр минь гэж зүссэн талхнаас хойш толгойтой ийм сайхан хэлж байсангүй. Зуны цагт шинэхэн 100 шидсний дараа ээж намайг унтуулах гэд бүүвэлэн дуу айлдаг байсан. Хамгийн сайхан дурсамжийг санагдав. За хатагтай кремийн цэвэрлж эхлэе. Намайг уучлаарай. Зөвхөн тий толгой бариад өгөөч тийх үү? Хамгийн сайхан хэллэг байлаа. Ганцхан минут. Үгүй, секунд ч байсан болно. Надад боломж олгосонд баярлалаа. Баяртай. Арай болоогүй. 2 дахь шалгалт байгаа. Үнэхээр чиний мөрөөдөл юм бол ахаад нэг боломж олгоё. Баярлалаа ирхмэ. Танд маш их баярлалаа. Хөөх, энэ хүүхэд үнэхээр хүчтэй гартай юм аа. Эхний шалгалтанда тэнцээгүй юм чинь энэ удаа алдаа битгий гаргаарай. Хамгийн чухал нь цэвэр цэмцгэр байх. Чи завааруулсан болохоор өөрөө цэвэрлэх ёстой. Цэвэрлэх даалга руу би чадна. Хичээлдээ хоцорч очих болгондоо анги цэвэрлдэг байсан. Сайн байна. Итгэл төрж байна шүү. Хин гэж вэ? Ухаагаад байхад хардгүй юм бах та. Одоо цэвэрлээ гэхий. Юу? Энэ сүнд чадах юм гэж үнэхээр алга. Чи Өөрхий бяцхан амт шалны мод хэрэглэж байгаагүй мүү? Хүүхдүүд та нар ажил хийж мэдэхгүй шүү дээ. Би одоо ч хүүгийнхээ хувцсыг угаадаг. Хүмүн нааш нүгч вэ? Би өөрөө чадна. Би заагаад өгье. Ингэж угаадг юм. Урдаас нь хошоо. Хөөх! Ястаа! Баярлаа. Энэ хүүхдэд нэг сайн чанар байна, тийм ээ. хүмүүс хөөрдөж байна. Ахаад нэг боломж олгоод үзье. Сүү, 2 шалгалтанд унсан ч гэсэн ахаад нэг боломж байгаа. Ноён талхаа маш их баярлалаа. Ингэж хэлэхэ болоо. Энэ шалгалтнаас энд ажиллах уугүй юу гэдэг чинь шалтгаалan шүү. Сүүн цөцгий хийх шалгалт. Тэгээд л болоо юм уу? Энийг би яг хийж чадна. Гол арц нь мэднэ үстэй, тийм ээ? Шинэхийн сүү яг энд байна. Хаяг руу хийлээ. Чихэр, цэцгээ нэмлээ. Одоо яг ингэж холно да. Холоод. Тэр юу вэ? Тэр нисдэг тэмдэг хартаа. Ямар бүтээгч сурдаж байгаа вэ? Найзуудаа харууллаа. Талхны муглаг хотын тэнгэрт нисж байгаа зарлалын самбар олонний анхаарлыг татаад байна. Гар хөлөгчийг ашиглан нисэх санаа нь үнэхээр ухаалаг байж чадлаа. Хизэж мартахааргүй үйл явдал болж байна. Тэр хүүхэд хаана байна? Эврийн минь нураасны төлбөрийг нэгцэн дутаалгүй авна. Энэ газар юм байна. Энэ нөгөө алдарт талчи үсчний газар мөн үү? Та эзэн нь мөн үү? Нисдэг зарлалын самбарны санаа супер дог байлаа. Тийм ээ, бидний үсийг засч өгөө. Намайг уучлаарай ноён талхаа. Алдаа гаргаснаа мэдэж байна. Дээврийн чин төлбөрийг би өгнө. Сүү, элсэн минь дэрсэн бол боллоо. Шалгалт авч дуустав. Чи тэнцлээ. Одоо шууд ажилдаа орж болно. Нэрээ юу? Эсэ болгоны чинь хийнэ. Хичээж ажилтнаа ирэх мэ. За, чамд итгэж байна. Хөөх, дахиад явчих. Нисдэг зарлалын самбар. Болгонд улам сайжирч байна шүү. Ноёндоо, би хэр удаа нисэх ёстой юм бэ? Тэсэрэ жаала. Удахгүй үдийн цайны цаг боллоо. Мэдлээ ноён талхаа.
Сарын зармаг. Та нар дараа сард энэ сарын зармаг шалгаруулалт болохыг мэднэ үстэй? Өөр өөрсдийн онцлогийг харуулах тэмцээн болохоор бүгдээрээ маш сайн бэлдээрээ. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулах бэлтгэлээ хэн эхлэх вэ? За үзэлцээ зармагаас эхэлцгээе. Бүгдээрээ сайн байцгаана уу? Эсвэлэн чихэрлэг хайртай учирсан мэт санагдуулах гүзээлтгэнтэй зармаг байна. Нэг удаа би бол амттайхан зармагэн дээр сэргэмээр сэнгэнсэн гүзээлтгнийг хасгаж өгөөд эсвэлэн чихэрлэг амтаараа бүх хүний хайрыг татаж байгаа. Баярлалаа. Эсвэлэн чихэрлэг танилцуулгын сонсож дууслаа. За дараагийнх нь хэн танилцуулах вэ? Багшаа би танилцуулъя. Шоколадтай зармага чи одоо танилцуулаарай. За. Дүнгээс болоод хямарч байна уу? Дурлалаас болоод хямарч байна уу? Стрессийн эсрэг чихэрлэг зөөлөн шоколад шүү дээ. Нэг амсчих юм бол зогсож үл чадах хамгийн чихэрлэг амт шоколадтай зармаг байна. Чихэрлэг гэвэлж үнэхээр шоколадтай зармаг л да. Хийгэлгүй дээ. Бид юу өнөр вэ? Хата зармаг байсан байна. Гүзээлзэг нь шоколад. Бүгд хуучинсаг юм аа. Гата зармаг байна. Тийм ээ. Сайн байна уу? Би бол гата зармаг байна. Хамар бустарлаа. Миний үнэр хурц байна уу? Юу гэж байна? Толгой дээр маань сайхан амттай шоколад татчихаар зармагны ертөнцийн өсөж дэвших од. Гата шоколад болон хувирн. Нэг амсах юм бол ястаа салж чадахгүй байх шүү. Хата шоколад уучихлаа. Тэхий болж өөр шүү дээ. Гата шоколад өөртөө үнэхээр итгэлтэй юм аа. За, бусад найзууд нь ч гэсэн өөрсдийгөө танилцуулах уу? Охтын сонголт энторийн зармаг байна. Нялуун биш зөөлөмт карамел амонд байна. Амьдралын чихэрлэг бас гашуун амтыг зэрэг мэдрүүлэх ногоон цайтай зармаг байна. Ялалцсан гялтганах гэрэл дод зармаг байна. Бүгд сайн бэлдсэн байна шүү. Тэмцээн ч ястаа сайхан болох байх та. Өөрийгөө танилцуулах зармаг одоо байгаа юу? Төр хүлээгээрээ ванильтай зармаг өөрийгөө танилцуулах байна. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулаарай. Би юу? Хурдан гараа. Сайн байцгаана уу? Намайг ванильтай зармаг гэдэг би цагаан өнгөтэй сүүгээр хийгдсэн. Зармгийг бүгдийн сүүгээр л хийдэг үстэй. Харин тийм. Тэгээд би ванильны үнэртэй тэгээд юу Одоо танилцуулган дуусчихсан уу? Хурдан суудалтаа суугаарай. за Дараа 7 хоногт болох тэмцээндээ бүгдээрээ сайн бэлтцгээгээрэй. за бирлээ. Ирчих вэ? Ямар нэг юм болоо юу? Яагаад ингэж унжиж хав? Ирэх 7 хоногт энэ сарын зармаг тэмцээн болно. Надад гайхуулах юм юу ч алга. Гүзээлзгэн шоколад ногоон цай тэгээд бүр гата шоколад хүртэл нэр хүндтэй бэл хэтэрхий энгийн байна. Намайг яагаад ванильтай зармаг болгож төрүүлсэн юм бэ? Ванильтай зармаг байхаар яад. Сонсож бай. Манай ванильтай зармаг бол хамгийн эртний олон жилийн түүхтэй алдартай гэр бүл. Тэгсэн яасан гинэ? Алдартай гэр бүл байлгаад яах юм? Хинч сонирхгүй байхад. Чи хаагаа нэхгүй юу? Хөгшөөн тайвшир. Эртэд бас ингэж гараад явчихсан. Энэ хоёрт яаж чадваа бэ? Ер нь шилжилтийн нас нь л юм шиг байна. Нэрээ 80 талхаас тусламжгүй. Энгэнэ. Яагаад бэ? Талхчны хотын шилдэг үсчнийг хэлж байна. Яагаад бүлдүү жимсдүүд ийм ихээр өвгрөөд байна? Бүлдүү талах болох шаглаа байна. Би өөрийгөө сүйтэй зармаг болох нь л гэж бодлоо. Тэр жаах вэ? Зармагны гэр айл. Ноён талгаа тэр тасган харагдаж байна. Тэр тасганд л зармаг амьдардаг бах. Төргөн очицсан. Тэгээ.
Би яагаад заавал ванилтай зармаг болоод төрчихсөн юм бэ? Ямар ч одоо зөөлгүй зармаг надаас ураалга. Миний хөө зочин ирлээ. Үгүй хинтээ жуулцахгүй. Зармаг найз минь сайн уу? Сүү аха. Ноён талга өрдлөө. Уулзалгүй удажээ. Энэ сарын зармаг тэмцээн болох юм биз дээ. Бид эндүү ингийн болохоор тэмцээнд орсон ч сүүлийн байранд орох нь тодорхой. Оролдож үзэг байж юу гэж байгаа юм бэ? Тийм ээ ноён талхаа. Тийм ээ, угаасаа сүүлийн байранд ор. Юу? Ванилтай зармаг бол бүх зармагны суур тэрэг мэдэхгүй юм чинь сүүлийн байранд орох нь тодорхой биз дээ. Суур байлаа гэд яадгийн? Ямар ч анхаарал татах юм алга байна. Тагаан ванилтай зармаг дээр шоколадны сироп түргэх юм бол гоё шоколадны сироптай зармаг болно. Гоё шоколад хэдэ болчлоо. Баярлах болоогүй. Нэрс тавиад. Үзээлзэг нэр цэцэг хийж хөвл хөөхөн жимсэн цэцэгтэй зармаг болно. Тэнгэнсэн хааны навч тавиад сүрхэн хэлбэртэй шоколадын жигнэмэг тавьж хөл хамгийн гоё зармаг болно. Үнэхээр гоё зармаг болчихлоо. Ванилтай зармаг бол зургийн цагаан цаастай адилхан. Ямар ч чимэглэлтэй сайхан зогцсон. Хүүхдүүд минь яасан бол? Энэ сарын зармаг тэмцээнд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдтэй баярлалаа. За тэгэхээр одоо эхний оролцогчид дуудъя. Гүзээлцгэнтэй зармаг. Хөөх юм аа. Бүгдээрээ сайн уу? Гүзээлцгэнэ зүгээр үү? Харин тийм ээ. Хиндүү шунаад байсан. Тэгээд би нэг ингэж мэдээд байсан юм аа. Чи зүгээр үү? Цөөхөн гүзээлгэн тавихгүй яасан? За, одоо дараагийн зармага танилцуулцгаая. Шоколадтай зармаг. Зогсхийн аргагүй тансаг амт таныг өдөрдөн. Сайн байна уу? Би бол чөтгөрийн тансаг өрх шоколадтай зармаг байна. Энэ ч одоо юу вэ? Нийтийн оршуулгын зарсан шүү дээ. Хөшөө зүгээр үү? Ээж. Би зүгээр л шоколадны сайхан амтыг л хэлэх гэсэн юм шүү дээ. Миний бодлоор чи сэдвээ буруу сонгосон юм шиг байна. Одоо буух уу да? За. За, дараагийн зармаг гараад ирээрээ. Зармагны ертөнцийн өсөж буй од. Гаатай зармаг байна. Миний толгой дээр шоколадны үүрмэг асга бол Би бол амандын чихэрлэг бөгөөд давсархаг амтыг яна хөдлөхгүй байна. Би танд амьдралын чихэрлэг гашуун амтыг мэдрүүлнэ. Ямар гашуу юм бэ? андаа донцгороод байхаар үнэхээр залхах юм. Яагаад ингэж хэтрүүлээд байна? Манай хүүхдүүд энэ сарын зармаг болох гээд дэндүү их шунсан юм шиг байна. За тэгвэл сүүлийн найзтайгаа танилцах уу? Ванилтай зармаг. Өнөөдөр ч гэсэн бэлтээгүй маа та. Энэ нүцгэн толгой юу? Энд ч гэсэн ялгаагүй. Харин тийм ээ. Бүгдээрээ сайн байна уу? Ванилтай зармаг байна. Үнэн дээр би бол бусад найзуудтай маань харьцуулахад хэтэрхий энгийн зармаг. Гүзээлзгэн шиг эсэглэн шоколад шиг нэлуунч биш. Гаатай шоколад, ногоон цайтай зармаг шиг шинэлэг өвөрмөц биш. Би яагаад энгийн ванилтай зармаг болж төрсөн бол гэж их бодсон. Ээж авдаа ч их гомдсон. Тэмцээнд орох уу болох уу гэж бас бодсон. Гэхдээ ноён талхны ачаар би ойлгосон. Ванилтай зармагны энгийн байдал нь бол онцлогно. Шоколадны сироп тавьчих бол чихэрлэг шоколадны сироптой зармаг. Тэгээд нэрс тавьчих бол чихэрлэг эсэглэн нэрс гүзээлзгэнтэй зармаг. Давслаг амонд сэнгэнсэн гааны навч хүртэл. Цагаан цаасан дээр шинээр зураг зурдаг шиг миний толгой дээр хүссэн бүх чимэглээ тавьж болно. Тэгэхээр чамд бүх төрлийн чимэгэл зовхно гэж үү? Тийм ээ, ванил юм чин боломжтой л доо. Би өөрийгөө ванилтай зармаг болж төрсөн гэдгээрээ бахархаж байна. Би энэ байгаагаараа л гоё. Хүүгээ гайхалтай ухаалаг болгож өсгсөн байх шүү. Тийм ээ, өөрийнхөө давуу талыг маш сайн мэдэж байна шүү. Хөөх, ванилтай зармгийг ийм сэтгэл татам гэж мэдээгүй юм байна. Харин тийм ээ. Ванилтай зармага чи үнэхээр том болжээ.
За тэгэхээр одоо энэ сарын заримгаа танилцуулъя. Энэ сарын заримг бол ванильта заримг байлаа. Тэр жаалч овоо юм аа. Ноён толгой заримгүй үнэхээр жаргалтай байх шиг байна. За хоёулаа ч гэсэн одоо ингээд явах уу та. Тэгье. Цээж бодлтын хаан Шоко. Энэ одоо юу вэ? Яхара 50,000 гарддаг юм. Юу болсон бэ? Энэ бүсгүй тооцоогоо буруу хийгээд мөнгө нэмчнийхэд байна. Шоколадны сироп 10,000, сүн крем 20,000, черри 10,000 гэхээр 40,000. Яагаад 50,000 төлгээд байгаа юм? Уучлаарай. Манай ажилтан алдаа гаргасан юм шиг байна. Дургүй хүрээд үс асуусан мөнгө төлж чадахгүй юм байна. Тооцоо хийж чадахгүй байж юу тооцоо хийх вэ? Гой хүлээж байл да. Шоко чи ийм энгийн тооцоо хийж чадахгүй одоо яах болж байна? Дахиад ийм юм болох юм бол би Арчаагүй захиралтай үсчний газар аргагүй мөн дөө. Чипс чи бас яагаад ирчгээд сүржигнээд байна? Одоо ийм мулгуу хүний хэн ажилуулдаг юм? Юу гинэ? Би шинэ бүтээлээ танилцуулъя. Энэ бол тооцооны робот. Би байна. Миний тооцооны робот алдаа гаргахгүй. Ордонч бодно. Нэг үгээр бол төгс. Энэ бөөн төмөрчин Шокогоос дээр юм. Ха, тэгвэл шалгаад үзгүй. 2243-ыг үржих нь 24, хасах нь 425, нэмэх нь 56. Юу вэ? 53,463. Дин яг зөв. Ийм энгийн тооцооч хийж чадсан үү? Талха, Шокогийн сарын цалин хэд вүлээ? 3 сая юу? 3 сая? Мулгуу амтнд 3 саяг өгч байдаг чи. Энэ тооцооны роботод сард 30,000-ыг төлөөд л ашиглаж болно. Нэрээ юу? Ямар өвдөө тооцооны роботыг ажилуулад үзэхгүй мө? Ноён тавха. Та намайг ийм роботтой харьцуулах гээд байгаа мó? Гүй харьцуулаагүй. Болж үз. Халагдах хоригдлоо. Тэдээ ийм юм бэлдчихсэн юм. Яаж ч бодсон. Захиралтай 5 жил ажиллаж байхад арай дэндэж байгаа юм биш үү? 53,463. Би тооцоогоо сайн хийсэн болж. Эднийг цээж бодол сайн заадаг гэлөө. Манай хүүхэд эднийд сураад математик дээр 100 авсан штэ. Эдний багш энтгэг жигнэмэг болохоор математикийн хичээлийг сайн заадаг. Энтгэг жигнэмэг математиктаа сайн гэдээс үнэн байх. Тийм шүү. Наан багшийн цээж бодолтын төв. Өршөөгөөрэй. Баярлалаа огшоо. Уучлаарай. Ямар хачин талах вэ? Хурдан зүгтхаас. Хүлээгээрээ. Чи цээж бодолд сурахаар ирээ юу? Тийм ээ. Хэдэн настай вэ? Би 25 настай. Чи өнөөдрийн хүртэл 788 сая 400 мянган секунд амьдэрсэн байна. Юу? 788 сая 400 мянга 5 секунд болж нэмэгдлээ. Та яаж ийм хурдан бодоод байна? Эхлээд би өөрийгөө танилцуулъя. Би бол энэтхэгийн уламжлалт талах болох нам байна. Манай энэтхэгийн нанууд эрт цагаас математикийг хөгжүүлсэн. Тийм болохоор 12-ийн аргыг зохиосон юм. 12-ийн арга? Энгийн талхнууд тоог 10-ийн хүр дээр тоолдог бол 12-ийн аргаар бол тоог 12-ийн хүр дээр тоолдог. Тэрний ачаар бусад талхнуудаас хамаагүй хурдан бодож чаддаг юм. Чам шиг аяган бялуунууд ч гэсэн 12-ийн аргыг сурчихвал сайн боддог болж чадна. Ямар авдэ? Манай сургалтанд бүртгүүлэх үү? За тэгье. Энийг ч яагаад байгаа юм бэ? Мэдхгүй таанд муу юм байлгүй. За чимээгүй. Бүгд гэрийн даалгавар төгссөн 11, 12-ийн хүрдээ зээжилж ирсэн үү? Тийм ээ. За тэгвэл эхлээд 11, 12, 132, 12, 12, 144, 13, 14. Шок. 3-4 хэд вэ? Хэдвэлээ. Чамд их бэлтгэл хэрэгтэй юм байна та. 20,697 гүржих нь 364. Хин шидсэн бэ? Өглөөний цайны бов 90%, онооч нь буурсан байна. Үзээлцгэнтэй шоколад 95%. Сайн байна. Харин Шоко. Чи 12 он авсан байна. Манай ангийн сүүлийн байранд оржээ. Би юу? Дахиад л хамгийн мөн болдогч юм билүү.
Өнөөдөр бас хамгийн сүүлийн байранд орсон харсан уу? Ти том болж байгаа тоондоо хичнээн муу болоод энд ирэхтэй. Ээ чиж байна уу? Багшаа. Чи тоо бодохдоо муугаасаа ичих хэрэггүй. Юу? Жинхэнэ ичих ёстой юм бол одоо бууж өгөх гээд байгаагаас аль ич. Анханасаа сайн байдаг талах гэж байхгүй. Гэхдээ бууж өглөгүй эцээ хөтөл хичээхэд сайжирдаг юм. Сонголтоо хий. Бууж өгөх үү эсвэл цээж бодолтын хаан болох уу? Цээж бодолтын хаан болно. 6-4 24 6-5 30. Онтож болохгүй. 6-6 36 6-7 хамраас ус. 560-ыг үржин 65. Зүг бодсон байна. Энэ удаагийн шалгалтанд хэн дөрүүлсэн бэ гэвэл Шоко. Сайн бай. Манай соголтын төвийн түүхэнд анхудаа 100 оноо авлаа. Баярлалаа багшаа. Намайг дуудсан уу? Дэмэ, наашаа сууч. Шоко, чи бол миний шавнар дундаас хамгийн чадварлаг нь болсон. Тийм болохоор чамд 12-ийн арган хамгийн сүүлийн нууц аргыг зааж өгмөр байна. Хамгийн сүүлийн нууц арга? Дэмэ. Тэр бол нананам бүжиг юм. Наан бүжиг? Манай нанууд 12-ийн аргыг төгс сурахын тулд хамгийн сүүлд нананам бүжгийг бүжгэлдэг. Багшаа, яагаад байгаа юм бэ? На. Я. Наадах чинь юу вэ? На. Я. Энэ нанан бүжгийг хийж сурвал жинхэнэ цээж бодлтын авраг болж чадна. Юу? Гэхдээ би чадахгүй нэ. Шоко, нанан бүжгийг бүжгэлэх ёстой шүү. Гүй энэ ч надаа юу гэж вэ? Хараа муудч хадуухад яаж тооцоо хийх болж байна? Нэмээ, ямар нэг асуудал гараа юу? Энэ төхөөрөмжийг ашиглаж чадахгүй нэ. Миний тооцоог хийгээд байл. Манайх тооцооны ажилтангүй. Өмнө нь байсан бүсгүй хайчхав. Бид нар шиг хөгшөө хүмүүс ийм төхөөрөмж ашиглаж мэдэхгүй. Талхаа. Хөө чипси бас юу болов вэ? Чамд нэг юм хэлэх хэрэгтэй болоод ирлээ. Энэ сараас эхлээд тооцооны роботын ашиглалтын төлбөрийг сарын 5 сая болгохоор болсон. Юу? 30,000-аар гэрээ хийсэн биз дээ. Тэр чинь 1 сарын өмнө ярьсан. Одоо барааны үн ямар их өссөн билээ дээ. Муу хоёр чин. Тооцооны ажилтангүй хүн тооцоо хийх роботгүй байж чадахгүй аа? Хой чипсэ. Шоко. Энэ чинь хэн гэж вэ? Нэмэх хасгааж чадахгүй хөөгдөд явсан тооцооны ажилтан биш үү? Оо тийм ээ. Би тооцооны роботтой өрсөлдөмөр байна. Шоко, чи роботыг яаж ялах юм бэ? Тийм шүү. Чи роботыг байхгүй. Аим шиг үгээр өрсөлдөг гэж байгаа мó. Яг нь саналыг чинь хүлээж авлаа. Тэгвэл асуултаа тавья. 129 дээр нэмэх нь 97, үржих нь 62, хасах нь 84. 13928. 146-г үржих нь 78, нэмэх нь 31, хасах нь 6. 11693. Хүүг цаглаа. Шоко өөр болчихж. Тийм байна. Ийм ухаалаг бүсгүй яагаад явуулчихсан юм бэ? Юу вэ? Энэ мангар яагаад ийм сайн болчихов? Одоо яа гэхэвдээ сүүлийн асуултаа тавихаас. Хой чипсэ, чи зал гаргах гэдэг асуулт асуу. Тэгвэл эхлэе. 453-ыг үржих нь 159, хасах нь 67, нэмэх нь 246. Нэмэх нь 780, хасах нь 321, хуваах нь 2. Хасах нь 456, үржих нь 24, хуваах нь 4, хасах нь 87642, нэмэх нь 24. Хязгаарыг тавтаа. Ийм урт бодлогыг яаж бодох болж байна? Дэшүүрмэс татах нэ. Шоко, нанан бүжгийг бүжгэлэх хэрэгтэй шүү. Энээс өөр арга байхгүй юм байх та. Шоко яаж байна? Чи нана яагаад гарч чаваа? Нан. Yeah. Нан. Yeah. Юу вэ? Энэ бол 12 тэн тооллын хаалга. Хин бэ? Энэ хаалгыг нээвэл тоо бодлогын тухай бүх зүйлийг мэдэж чадна. Энэ 127,870.
ийм юм байх гэж. Шокогийн зүг байна. Яагаад ч бодож чадсан. Болохгүй. Миний тооцооны робот төвтөрч гэлээ. Шоко, яаж тооцоо ихтэй сайн болсон юм бэ? Ямар мундаг юм бэ? Өнгөрсөн хавтаа чамд юу тохиолдсон? Их олон зүйл болсон. Тооцооны робот живдэрч гэлээ. Тэгэхэд үсчний тооцооны ажилтнаар ажиллаж болохгүй юм уу? Харин үгүй. Ямар болцолтой юм? Цалинг чинь 4 сая болгож нэмээ. Үгүй. 5 сая байвал. Наад саналыг чинь хүлээж авлаа. Шоко гэсэн үнэхээр баярлаж байна. Шокогийн анхны хайр. Нэг аяг кофе авъя. За, мэ аваарай. Жимстэй цайны хайхлан үнэр. Яагаад кофеноос жимстэй цай үнэртэй байна? Арай Сайн уу? Чи шоко мөн биз дээ? жимстэй мофлин ах уу? Бурхан минь. Хөөх. Ийм тохиолдол гэж байхаа. Ойрд юу хийж байна да? Би талхны өсчний газар ажиллаж байгаа. Харин та Би компанид ажиллаж байгаа. Тэр яах вэ? Чи өмнөхөөсөө хөөхөн болчих чээ. Үс чинь хүртэл улам хөвсгийгөөд. таны жимстэй цайны анхлын үнэр яг хэвээрээ байна шүү. Хүй, 9 цаг болчихсон байна. Аха, уучлаарай. Би төрүүлээд явлаа. Түргүүлэгээрэй. Шоко. Өнөө орой завтай юу? Юу? Энэ хавьд гой хоолтой газар байгаа. Хамт орох уу? Маа. Энэ миний нэрийн хуудас. Пирамид компани борлуулалтын ахлах. За. Дөрөв. Өглөөний минь Шоко. Шоко, чи зүгээр үү? Ноён талхаа. Шоко нэг л биш ээ. Юмд ухаанаа алдчихсан юм шиг л. Юу? Шоко ухаанаа алдчихсан. Шоко, юу болов вэ? Юу вэ? Энэ яаж хав? Энэ нэрийн хуудас байна. Жимстэй Монголын. Энэ юмд битгий дураараа хүрээд бай. Шоко, яагаад уган бэ? Юу вэ? Наадах чинь найз залууч юм уу? Үгүй. Муу юм шиг байна. Шоко найз залуутай байсан гэж юу? Үгүй, тийм биш. Тэр ахтай ахлах сургуульд байхдаа танилцж байсан юм. Битгий. Алаасанда байгаа бүх юм өг. Ямар ч мөнгө үлдээлгүй өг гэж байна. Үнэхээр мөнгө байхгүй. Байсан бүх мөнгөөрөө гитар авчихсан. Юу, гитара? Юу гитар яриад байна? Одоо болцоохгүй юу? Энэ жоо юм байж юу вэ? Явж байсан газар руугаа яваа. Алив, босоод ир. За баярлалаа. Чи би тэрийг тоохгүй байна уу? Бидний хэн гэдгийг мэддэггүй юм шиг байна. Та нарын хин гэдэг чинь надад огт хамаагүй. Хоёр том талхны илчгээд нэг жижигхэн мофлиныг дээрлэхэд өгч болохгүй штэ. Энд чинь одоо юу гинэ? Юу ч чадахгүй юмнууд байж. Өршөөгөөрэй. Надад тусалсанд баярлалаа. Намайг жимстэй мофлин гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? Шоко. 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 Энийг чамд. Энэ юу юм бэ? Өмнө нь тусалсны бэлэг. За би түрүүлээд явлаа. Удаан жигнэж байж хөөхөн гинөө юу вэ? Шүлгийн ном байна. Энэ юу вэ? Өмнөх явдал баярлалаа. Найзууд болох уу? Жимстэй мофлин. Найзаа? Хөөрхөн юм аа. Борото салхитай шүн. Ямар ядаргаатай хин дээвэр дээр дуулдаг байна. Намайг хүлээж аваач. Шоко. Ингээд бас таардаг байж. Аха. Чи ч гэсэн дуунд дуртай юу? Чи тоглож үзэх үү? Үгүй хэрэггүй. Би заагаад үгүй цаа юу? За. Энэ бол до мажор. Хөөх, гитар дардаг аяган билүү гинэ. Ямар гоё юм бэ? Эмэгтэй хүний сэтгэлийг татхад гитарыг гүйцэх юм байхгүй. Зөвхөн тэрч биш ээ. Шоко. Сайн уу? Яагаад бэлэн гомн идэж байгаа юм бэ? Одооноос энийг идээрэй. Энэ юу юм? Чамд зориулж хийсэн юм аа. Надад уу? Анттай юм аа. Тийм байгаа үз. Энийг бас идээд үз.
Хөөе Шоко. За, Би шүлэг бичсэн юм л да. Сонсоод үзэх үү? та өөрөө шүлэг бичсэн юм уу? Нэг шөнийн тэнгэрийн бяцхан од гэдэг шүлэг. Харанхуй шөнийн тэнгэрд гэрэлтэн галалцах бяцхан од хидийгэр жижигхэн ч гэлээ нүд гялбам үзэсгэлэнтэй чамд ойртон очихсан. Ямар байна? Чамд зориулж бичсэн шүлэг минь. Надад зүгээр л юм. Шоко. Аха. Дарвалзаж байх шивдэ. Нэрчхэд айлгуутад байна. Энэ биднийг булай болгосон. Хариугаа авч байсан. Жимстэй моффинийг авармаар байгаа бол хичээлийн дараа дээвэрлүүрээ. Эднэр ихтэй. Зүгээр орхихгүй тэ гайгүй. Аха. Шоко. Хурдан ирээд намайг авраарай. Чи чимээгүй байж байна. Зя энэ чинь хэм бэ? Нөгөө саксо охин мөн үү? Ахыг одоохон тавиадах. Ух, эмэр юм аа. Ингэн гэж бодоо юу? Хүүхдүүдээ дайраарай. Шоко. Муусан шайлахгүй юм уу? Хөөе. Аха зүгээр үү? Чи бүр амар юм. Аха. Чи яаж ганцаараа 17 хүнийг дийлж байна? Би чамаас бүр их айж байна. Юу хүн тусалж байхад Өршөөгөө. Шоко ихч таны агуу дулааны чадвар сэтгэл алдарлаа. Бид ч гэсэн тань шиг хүчтэй болмоор байна. Биднийг өөрийнхөө туслах болгооч. Игчээ биднийг өдөртөж яваач. Ой Шоко. яцгаагаад байгаа юм бэ? Тэр зүйл болсны дараа би өөр сургууль руу шилжиж бид дахин уулзалтаагүй. Хөөх 17-гийн эсрэг ганцаараа тулдаж байдаг Шокоч мундаг юм аа. Гэхдээ юун тийм аимхай юмтан байдаг байна. Тэгээд тэр Жимстэй Мофлийн ахта дахиад уулзгаар болсон юм аа? Тийм ээ, өнөөрөө уулзсан. Лэрэ юу? Тэгэхэр удахгүй юм байна шүү дээ. Ноён талхаа. Хурдан Шокогийн үсэг ямсгаад өгөө. Анхны хайр нь бүтэх хатан боломж юм билүү? Тэгье. Анхны хайртайгаа уулзах гэж байхад гоё болгоод явуулнаа. Хэрэггүй. Би зүгээр явсан ч юм. Үс засалтын төлбөрт битгий санаа. Чамд ажилчдын хямдрал гээд 50% хямдруулна. За, тэгвэл Шоког өөрчлөх үү дээ. Эхлээд энэ том үсийг авнаа. Яаж байгаа юм бэ? Усны загвараа өөрчлөхийн тулд өөр арга алгаа. Ямар вайн алдарт хатан Клеопатра засалтаа. Таалагдахгүй байна. За, залуухан. Харта, хайр татам пони загвар ямар байна да? Дэндүү жаахан хүүхэд шиг байна. Эгдүүтэй баншин загвар ямар уу? Энэ одоо юу вэ? Арай инээдтэй биш дээ. Баншин загварт хүртэл дургу үзэх юм уу? За яах вэ? Өөр арга алга. Үлдсэн хөзөр Одри Хепборн загварыг үзүүлэхээс. За, ямар байна да? Энэ би гэж юу? Хөөх Шоко, ямар хөөрхөн юм бэ? Таалагдаж байна уу? Тийм ээ, дажихвал юм байна. Шоко, амжилт. Анхны хайраа бүтээгээрээ. За, Ямар гоё татлаг юм бэ? Шоко. сайн уу? Уучлаарай. Би хоцорчлоо. Дэндүү их ажилтай байлаа. Шоко, чи үсний засалтаа өөрчилчихсэн юм уу? Ямар гоё зөхөж байна. Тийм байна уу? Өмнө нь ч гэсэн хөөрхөн байсан. Гэхдээ одоо бүр ч хөөрхөн байна. Баярлалаа хаа. Үнэн дээр Шоко. Өнөөдөр чамд зориулж нэг юм бэлдсэн. Чамд энийг өхөө яах вэ гэж бодсон л доо. Одоо л боломж байх. Энийг чамд Энэ юу вэ? Пирамид гоо сайхан. манай компани шинэ гоо сайхны бараа гаргасан юм. Эко найрлагатай болохоор төрөхөд л зөөлөн толгор арьстай болно доо. Чамд тусгай хэлж хямд үнээр өгнө. Юу вэ? Гоо сайхны бүтээгдэхүүн зарах гэж л уулзъя гэсэн юм уу? Үгүй. Шоко үнэхээр сайхан бүтээгдэхүүн болохоор санал болгож байгаа юм. Болё. Энэ хулчгартай дахиад харьцах хэрэггүй юм байна. Ой. Энэ хуучгартаа дахиад харьцах хэрэггүй байсан юм. Тэрнээс чинь болоод бөөм батг гарчихлаа.
Зүгээр орхихгүй дээ. Чам шиг юмнууд албаны амд үзэх хэрэгтэй. Авраарэ. Хөөе чи юу вэ? Уурлаж байгааг чи ойлгож байгаач хүч хэрэглэж болохгүй шүү дээ. Хөөе наад гараа авахгүй юу? Яста залуу юм. Шоко. Энэ удаад ч гэсэн намайг аварлаа. Чамд үнэхээр их баярлалаа. Юу гэж? Аха, та одоо ч өмнө нь ч яг хэвээрээ байна. Ямар талаараа? Царайлаг нөө эсвэл соёлтой нөө? Үгүй дээ. Арчаагүй зан чинь. Дахиад битгий холбоо бариарай. Шоко. Юу вэ? Шоко яагаад хуучин шигээ болж байгаа вэ? Сэтгэл гаргаад 50% хямдруулж байхад чинь дээ. Уучлаарай ноён толхой. Гэхдээ энэ үсэл миний жинхэнэ дог төрх юм шиг байна. Тийм шүү. Шокод энэ ус хамгийн гоё зогтгий. Дахиад засч өгөхгүй дээ. Бяслагны тоглоомын талбай. Хөөе сүү, явж тоглоцгоё. Сайн уу бясалгаа? Яг одоо завгүй байна. Шокогоос асуугаад үз. Боломжгүй. Захиалга хийж байгааг харахгүй байна уу? Өнөөдөр эрт тарихыг хичээж байна. Бүгд л завгүй гэх юм. Чи баг сургуульд орж байгаа үстэй гоуда бяслаг мэн гэж хизээ тоглож гүйх юм болох юм бэ? Чиний насан дээр би өглөө сонь түгээдэг байлаа. Өдөр болгон хичээлээ шаргуу хийж, орой номын сан цагийн ажил хийдэг байсан юм. Залхуурж хэрхэвж болохгүй шүү. За ойлголоо. Тийм завтай байгаа юм бол зайцх нэг салхилуулаад ир. Зайцхныг салхилуулаа. Тэги болохгүй юу ах уу? Зайцхан, явцгаая чаалаа. Дөрж гэсэн үсчингээс гарах сайхан байгаа биз? Хүлээж вэ? Хүй, тоглоомын талбай байна штэ. Дүүжин даажидмаар байгаа мó? За. Ингэж тоглодог юм уу? Дэшээ дошоо. Нэмэр алгаа. Би дүүжин даажиндаж мэдэхгүй. Надад тоглоомын талбайд хамт тоглох найз байгаагүй. Тийм ээ. Би хамт гусуур дээр тоглож болохгүй юм аа. Бяслаг байна штэ. Манай өвөө шиг үнэртэй. Тоглоомын талбайгаас явж үз өмх юм. Ингэж дүүжин даажинтдаг юм уу? Хөгжилтэй юм аа. Хааж гэж байгаа юм бэ цайцгаа? Голсоор. Энд юу хийгээд байгаа юм бэ? Энэ манай тоглоомын талбай. Эндээс яв. Чи үнэхээр муухай үнэртэй юм аа. За явцгаая зайцгаа. Явангууд нь агаар зэвэршиж байна шүү. Тийм ээ, би ахаад амьсгалж байна. Уг нь их хөвгөлтэй байсан юмсан. Одоо даанч чадахгүй. Хааж гэж байгаа юм бэ? Энд баахан барилгын материалд байна штэ. Чи нүгээр яах гэж байгаа? Дүүжин таажин байна штэ. Цайцгаа хоёлаа өөрсдөө гулсуур савлуур хийх үү? Төгс олж чадаагүй ч гэсэн хоёулаа гой тоглоно. Эхлээд алин дээр нь тоглох уу? Энэ хогийн цэгийг тоглоомын талбай гэж юу? Энэ хог чинь ажилтг юм уу? Бохор юм байна штэ. Та нар ингэж хийм? Тэнэг юм асуусан болохоор чинь чамайг гэгэрүүлэх хэрэгтэй юм шиг байна да. Нэрээ сүйтэй талх. Буржгар байцаа их сургуулийн уран барилгын техникийн шилдэг оюутан шүү. Би бол шоколадтай үрмэгтэй Жигнэмэг коллежийн инженерчлэлийн мастер. Доктор засал чимэглэлийн охин тэнгэрийг хар. Өдөөрүүлсэн сүйтэй сироп. Бидний хүчийг нэгтгэвэл өс тоглоомын талбай барих шиг амарх юм байхгүй. Эднэр яг яадаг гэсэн бэ?
Би цоо шин зураг төсөл гаргаад байна. Тийм ээ. Энийг л пост модерн загвар гэдэг юм. Оо, ямар сайхан болов вэ? Загварыг хянаж үзээд батгаллаа. Одоо би авангард биш, амттан шиг нүдгэлбэн чимэг нэмээд л болоо юм. хитрхи чанар болгочихвол барих боломжгүй болчихно шүү. Юу? Миний гайхалтай загварлуу 0 мэн гинэ? Яаша инженер. Юу гинэ? Найзуудаа. Миний гайхалтай багийнхан яагаад муудалцаад байгаа юм бэ? Бидний шиг чадварлаг оюун ухаантнууд хүчээ нэгтгэх юм бол дэлхийг улам сайхан болгож чадна шүү. Уучлаарай хамтрагчаа. Зүгээр. Одоо Эвлри хамтрагчаа. Энэ гурав нэрээ шилдэгүүд юм байна. Хөөе, Бэслэка. Наана хараад л зогсоод байх юм уу? Ха. Ирээд бидэнд туслахгүй мө? За. Багийнхан, хамгийн гайхалтай тоглоомын талбайг барьцгаая. 1, 2, 3. Ой, наадаа сайн тогтолцоо хийгээрэй. Төсөл зургаа гаргачихлаа. Гэхдээ дараачийн алхам будаг юм уу цемент байхгүй. Бүр хямарчихлаа. Тэгэхээр бууж өгнө гэсэн үг үү? Бууж өгөх. Дэндүү хөдөлмөрлөж, дэндүү хол явсан. Одоогоор бууж өгнө гэдэг сонголт байхгүй шүү. Бууж өгөх сонголт байхгүй гэж үү? Юу гэж сүржигнээд байгаа юм бэ? Энэ хүртэл ирчихэд байхад барилга баригдахаа болсон гэнэ үү? Эми ирсэн болж байна уу? Вэ чинь юу вэ? Барьж дуусаагүй тоглоомын талбай юу? Зуур сунгуурил нь бас дууссан байлгүй. Бид хамтдаа энэ тоглоомын талбайд загвар гаргасан юм уу? Энэ бол бяцлаг. Бид тоглоомын талбай барихтан тусалж байгаа юм шүү. Тоглоомын талбай гинэ. Та нар хүүхдүүд л байна штэ. Бидний шиг мэрэгжлийн байхгүй бол тоглоомын талбай барьж чадахгүй. Бэцхэн залуу минь тоглоомын талбай барих хэрэггүй. Зүгээр тэр талбай руу очиж тоглоо. Үгүй. Тийш ахиж очихгүй. Үнэрнээс минь болоод хүүхдүүд намайг тэр тоглоомын талбайгаас хөөчихсөн. Йоо. Үнэрнээс чинь болоод хөөсөн гинэ. Юу ч чаддгүй хүмүүжлгүй амьтад. Ой. Энэ тоглоомын талбайг дуусгахад нь туслая. Тэгье. Энийг талхны Мухлаг хотын хамгийн гоё тоглоомын газар болгоё. Маш их баярлалаа. Тэгээ. Олгоор модыг энд, хөндлөвч модыг тэнд. Энд тоглоомын талбай барьж байгаа мó? Ямар сайхан юм бэ? Миний бяцхан охинд найзуудтайгаа тоглох газар хэрэгтэй байсан. Хичээл зүтгэлд тань баярлалаа. Маа энийг цангаж байгаа. Сангалгүй яах вэ адагтай. Сайн муу залуучуудаа. Шинхэн жимсэд. Маш их баярлалаа хадагтай. Гоё юм байна. За боллоо. Их гоё харагдаж байна шүү. Зүгээр л гайхалтай. Миний энд ажил дуслаа. Хөөе. Би багнуудын хийснийг битгий мартаарай. Ашгүй дууслаа. Хөөе найзуудаа бүгдээрээ хамт тоглоцгоё. Тэр юу вэ? Тэр шинэ тоглоомын талбай картаа. Тоглоомын талбай гинэ хөгжөөнд парк юм шүү. Авах том юм аа. Их хөгжилтэй байх та. Биднийг уучлаарай. Бид хамт тоглож болгоо аа. Муухай үнэртэйг шоосны минь уучлаарай. Бидний буруу байсан. Болдгүй юм дээ. Энэ тоглоомын талбайг би ганцаархнаа бариагүй. Бүгд нэг баг болж ажилласан. Тэгээд онцгой болгосон. Нааш би бүгдээрээ хамт тоглоё. Хөөх нэрээ юу? Чи үннээс хэлж байна уу? Бид ямар гайхалтай тоглоомын талбай бариавэ. Зайцгаа. Баярлалаа найзаа.